Хүмүүстэй бүх мөнхийн асуудал байдаг шүү дээ. Хүн өөрөө яаж бий болсон юм? Дэлхий өөрөө яаж бий болсон юм? Тэгэхээр энэ асуултын учрыг нэг хараад ойлгоод авчих юм бол ойлгоод авчих юм бол тэр анх хүн эсийн төвшөнд бий болсноос хойш өнөөгийн хүний төрлөө олтлоо цугсан бүх мэдээлэл чи өөрөө тэр нэг одоо бидний нэрэл дээр бодлогосон архиваар байж байгаа байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө урд нь бас их сайн яриаггүй шиг санагдаад байгаа. Их хялбар байдлаар дэлхий яаж бий болсон, хүн яаж бий болсон гэдэг бас нэг тайлбарлаад хэлээд өгч зөв юм шиг байна. Юусе юу ингэхээр одоо яагаад бид нар мөнх тэнгэр гэж хэлдэг юм гэхээр нөгөө мөнхийн хөдөлгөөнтэй. Мөнхийн юм гэдэг бол мөнхийн хөдөлгөөнтэй л байна. Хөдөлгөөнтэй. Юусеч альва юм хөдөлгөөнгүй бол мөхөл. Тэгэхээр мөнхийн хөдөлгөөнтэй. Тэгэхээр одоо юу гэдэг их ингэнээр тайлбарлах юм бол энэ хорвоо дээр ч жижиг тоос нь том тоосоо тойрч ирэглээ. Тэгвэл нөгөө жижиг тоос нь томоогоо тойрч ирэглэж байгаа нь арай томхон тоосоогоо тойрч ирэглээ. Тэр нь арай томоогоо тойрч ирэглээ гэх мэтийн цөм атом. Тий одоо яг тэр одоо шинж ухаанаар цөм атом тий одоо тэр нэг саний хэлдгээр жижиг томоогоо тойрч том нь арай томоогоо тойрч гэх мэтээр ингээд гэхдээ мөнхийн хоорондоо өрсөлдсөн. Хэн нэг нь одоо юу гэдэг их ингээнээр тайлбарлал эрэгтэй хүн хүүхдийг бий болгохын тулд 3 сая эсээс нь спермээс нь нэг л амьдэрдэг шүү дээ. Ерөнхийдөө тэр пропорцоор бас энэ тэмцэл явагдаж байгаа байхгүй шин одоо манай огторгойд сансарт. Тэгэхээр одоо юу гэдэг ингээд нөгөө эргэлж байгаа энэ олон тоолцоо дунд чинь жижигэн томьёогоо тойрч иргээл тэр нь арай жоохон томьёогоо нийлж тойрч иргэсэн юм зүй тогтол явлаа шүү дээ. Тэгэхээр энэ дунд чи одоо юу гэдэг манай нарны аймаг гэдэг бол энэ олон нарны аймагуд дунд байж байгаа нэг л нарны аймаг байхгүй юу? Тэгэхээр нэг л юм жижигхэн. Нэг юм жижигхэн тоос байхгүй юу? Тоос ингээнээр хэлвэл нар гэдэг цөм бай тэрээс нь. Энэ нарыгаа тойрсон тоос маань өөрөө эргээд дахиад нөгөө одоо хэлээд байдаг сандарт байгаа олон нарны аймагуд дундаа дахиад нэг том нарны аймаг тойроод эргэж байгаа зүйл тогтол. Харин нэг том. Ердийн байдлаар ингээд нөгөө олон нарны аймаг дундаас тэр дундаа байж байгаа манай нарны аймаг гэдэг нэг тоосоо зүгээр дахиад задлал дотогшно. Тэнгүүд одоо бидний ойлгодоор 9 гаригтай тий нараа тойроод иргэдэг 9 гаригтай манай нарны аймаг болоод ирлээ. За ингээд ерөнхий зүй тогтолцоод нарах юм бол нар голд нь байлаа гэхэд бууд сугар дэлхий тий ангараг тий бархас бод санчир дэлхий ван далай ван тэнгэрийн ван гэж явчихж байгаа. Тэгээд цаашаа одоо нөгөө цаанаас нь хийн гаргууд Плутоны группийн 3 гариг гэх ингээд ороод ирж штэ. Тэгэхээр одоо биндээс юу тайлбарлах юм гэхээр ерөнхий зүй тогтолцоод харах юм бол бидэрт хэдэн зуун миллиард жилээр бидний хэмжээсээр хэдэн зуун миллиард жилийн тооцогдоод байгаа манай нарны аймгийн чинь одоо энэ бууд гариг ингээл нарлууд өгсөөр байгаа л хэдэн зуун миллиард жилийн дараа нарыг өрддөг нэг нүүрс явж ийн гэсэн үг. Ингээд хэлээд түлш татагдаад араас нь тэгээ сугар нь явж ийн. Тэнгууд нөгөө дэлхий ч одоо нарны талаасаа 3 дахь гариг байснаа мөн үү? Эхний бууд нь нарлуу очиж түлш болоход дэлхий 2 дахь гариг болоход манай дараагийн гариг дээр байгаа нэг ангарах гариг гэдэг одоо Марс гэдэг шүү дээ. Энд чинь өөрөө дэлхийн үргийг гүйцэтгэх нь. Одоо сайн яах юм бол Америкийн нөгөө сансар судлалын хүрээлэн батцсан байгаа шүү дээ. Марс гариг бол яг дэлхийдээ төстөө ус мусаа татаа, чигээ татаад нөгөө тийм амьдралтай гариг болох төлөв байдлын анхны шин тэмдэг мэдэгдээд эхлэе гэж хэлээд шүү дээ. Ойролцоогоор 400 сая жил. Тийм. Өөр тийм. Тэгэхээр энэ дэр нэг юм байна. Бидний хэдэн зуун сая жил, миллиард жил гэдэг байгаа чинь нөгөө том огторгууд дундаа үүсэх юм бол зүгээр пис гэж нэг тесэрч байгаа тесрэлтүүд байхгүй да. Өөрөөр олон нарны эрэгтэй хүний 3 сая 9-ээс нэг нь очиод хүн бий болдог шиг мөн үү? Олон нарны аймагуд дунд чинь ингээл өшөө нэг нь амьдарч үлдэхээр бусд нь тесрэл явж байгаа дунд нэг тесрэлт нь өнөөдрийн бидний нарны аймагуд тойроод байж байгаа нь хэдэн зуун миллиард жил чинь байхгүй да. Өөрөөр цаг хугацаа хэмжээсээ өөр орон зайд байгаа байхгүй юу? Одоо ингээнээр жишээлх юм бол за 100 насардаг баяр хүү өглөө төрөөл орой өвчтөг шавж хоёрын хоорондоо бас нэг өдрийн настай шавж 100 жилийн настай баяр хоёрын хооронд өөр амьдралын хэмжээс өөр юм байгаа үстэй. Яг тэрнтэй адилхан ойлголт байхгүй юу? Тэгэхээр яг одоо өнөөдөр дэлхийд амьдарч байгаа тий наран талаас 3 дахь гариг буюу яг хүний төрлийг агуулчихсан энэ гариг утгаараа бид тэр гариг дээр амьдарч байгаа хүний төрөл утгаараа энийг тайлбарлах гэдэг шүү дээ. Мөн үү? Тэр одоо ингээд хэллээ. Бууд гариг нь ингээд ойрхон гариг нь очоод нараа өрдөөд дараагийнх нь ингээд өхөнгөө цаатны одоогийн 10 дугаар гариг гэж орж иж байгаа Плутоны бүлгийн юу чин хийн гариг гэж одоо бидний шилжүүлгийн хэлээр нэрлээд байгаа юм маань өөрөө эргэж орж ирж одоо яадаг жоохон тийм хөрс гаригийнхаа шинжилгээ ордог ч байт юм уу. За тэнгуут нь яг энэ нарны талаас 3 дахь өнөөдөр амьдарч байгаа буюу хүн төрөлхтөн амьдарч байгаа энэ дэлхийгээд байгаа манай энэ маань өөрөө юу үүссэн процессыг ярил л да ялгаагүй. Нөгөө нэг жижигэн томоо иргэсэн энэ мөнхийн хөдөлгөөнтэй энэ эргэлт донд тэгвэл ингээнээр төсөөлчих л да.
сансын дүүрэн олон тоос өнцөр солирч чулуу эргэлдээд биентэйгээ явж явах чинь чи одоо юу гэдэг яг манай энэ дэлхийн цөвлөө нөгөө 3 сая 9-ээс нэг нь амьдардаг шиг нарны гэрэл ороод ирэхгүй юу. Тэгмээд одоо бидний нэрлээд байдаг дэлхийн цөм гэдэг дэлхийн голд байдаг нар бий болчлоо. Цөмтөө. Тэнгууд нөгөө олон барьцсан чулуун донд нэг нар бий болгоод тэр чинь өшөө татах хүчтэй болоод нөгөө сансрын хүйтэн чигтэй чулуун маань дотор талаасаа цөмийн нар, гадна талаасаа нар гэж төсөөлөхөд чинь энэ хоёрын процесс ингээд нөгөө чиг гадагшсан шүү дээ. Хоёр талаас дулаан юм. Тий. Тэнгууд дэлхийн маань бүх чиг нь гадагшлаад ийм цасан бөмбөлөг шиг юм боллоо. Цасан бөмбөлөг. За ингээд цасан бөмбөлөг болоод явж идэл чинь дараа нь нөгөө цөмийн доторчлын нар маань тэсэрч дэлбэрч ингэж гарч ирж байгаа. Уул үүсгэж байгаа. Энэ алтаа нуруу байхгүй юу? Тийм учраас би яагаад дандаа алтаа нуруу дээр нь монголчууд дандаа тий энэ хүн төрлөختний хүй нутаг гэж хэлээд байдیں۔ Тэгэхээр за бодъё. Эрэгтэй эс ороод нэг эмэгтэй хүний эстэй нийлээд тэгээ нөгөө хоёр эс маань үргэлцээд ингээд мөнхийн хөдөлгөөнтэй үргэлцэл галын хүчээр ингээнээр бол ингээд эхлээд юм нүжирсэн цусан нүж болоод сүүлдээ доторчлолт нь мөгөөр сургаад тэр нь ингээд гар хөл нүдүүд мүч болоод тэгээ эхээсээ төрөөд дараа нь яс болоод тэгээ буцаад 60-70 хүрэхээр ясан сэрэгжиж мөгөөр солоод тэгээ буцаагаад нас урахт нь оршуулаад эсвэл задардаг үсттэй. Тэгэхээр өөрөө бид яг энэ дэлхийн үүссэн процесс чи яг хүнийхээ зүй тогтолтой адилхан. Анхны ингээд цөмийн гал дэлбэрч гарч ирээд уул үүсгэлээ. Одоо манай монголчуудын их сайн мэддэг хоргийн тогоо шиг ингээд хоргийн тогоо гэсэн тийм процесс үсттэй. Гал гарч ирлээ. Тэгээ дэлбэрлээ. Уулаа үүсгээд 5000 6000 метрт түрж гаргаж ирд нөгөө гадаргуугаа. Тэгээд халуун галчин чи одоо тийм 2-3 миллиард жил урсч иж болох байхгүй жишээ. Нэг удаа чинь одоо шинжлэх ухааны янз янзаар тооцсон. Тэгээд шинжлэх ухааны тооцоонууд дандаа зөрж идэг байхгүй юу? Тийм, зөрж идэг. Тийм учраас тэрэн дээр бид нар заавал энийг ямар үдээ яг хэдэн жил энтэг гэх гэж байгаатай биш. Ерөнхий зүй тогтол ярьж байгаа учраас. Тэр ингээд ингэнэ төсөөлөө. Эхлээ гал гараад дэлбэрчтэй. Нөгөө гал маань урсна. Тэнгууд нөгөө цасан бөмбөлөг дундаас чи нэг юм гал түрж гарч иж уул болоод урсгаар чи өндөр газраас урсж байгаа гал маань нөгөө бүх цасуудыг чи хайлуулнаа да цас мөсийг чи хайлуулна шүү дээ. Тэгэхээр тэрий чинь нөгөө бидний эртний Монголын гүн ухаанд байдаг 3 галуу гэдэг байгаа чинь тэр байхгүй юу та. Галан галуу. Тэр нь ингээд дэлхийн цөмөөс гал гарч ирлээ. Дараа нь газрын галуу гэдэг нь гал маань ингээд урссаар байгаад нөгөө халуун хайлан хоргийн тогооны шиг юм чулуу бий болдог шүү дээ. Тэр чинь тэр газрын галуу. Тэр чулуу маань дараа нь нөгөө хөрс дэлхий болно шүү дээ. Нөгөө чулууч өөрөө сүүлдээ ингээд жоохон бутарч барьж хөрс болоод тэгээд нөгөө мас энэ төр бий болно шүү дээ. Тэгвэл дараа нь усан галуу гэдэг байгаа нөгөө ингээ гаргаж ийм бөөрийнхээ гадуур байсан юм чи гарч ирж ингэж урсаж бүгдийг хайлуулсаар идэл чинь нэгэнт эзэлхүүний хувьд энергийн хувьд тэгээд төлөв байдлын хувьд шилжилтүүд явагддаг болохоос нэг ч юм устдаггүй учраас нөгөө мөс байсан маань ус болж хөврээд одоо энэ далаа бий болж шít. Тийм учраас манайхны нөгөө ярьдаг үлгэр туйсан жихэлдэг бүх юм дэхэлдэг штэ. Сүн далайг шалбааг байхад сүмбэр уудыг дов байхад яг энэ 3 гадавчин юу лээд ингээд дэлхийн ерөнхийдөө Евразийн нутаг ихлэ бий болчихж байгаа гэсэн үг. Нөгөө ингээд энэ хүний хүүгээр бол нөгөө цасан бөмбөлөг дундаас чи ингээд алтаан руу өргөгдөж гараад ирж байгаа. Тэгээд цаашаа айл пэрнэгээд энэ хэдэн тийм учраас Евраз гэд нэрлэгдээд байгаа энэ нутагч өөрөө анхны гарч ирсэн тий дэлхийн цөмийн гал гарч ирээд тэгээд энэ нөгөө сүн далайгийн шин шалбааг байлгаад сүмбэрүүд чинь дов байлгаад тэгээд энэ хөрс дэлхий буюу Евраз гэсэн анхны том их газар бий болж байгаа. Дараа нь энэ их газар бий болцсон байдаг гэх чинь нөгөө хайлчсан далаа байна шүү дээ. Хайлчсан далаа дотроос чинь одоогийн Индонез, Суматри арал гэд нэрлээд идэг шүү дээ. Тэр хавцаа газар доос нөгөө далайн Европоос дахиж газар өргөдөж гарч ирсэн байхгүй. Гондваны тавцсан. Тэр чинь гондваны тавцсан гэдэг юм. Тэр үндсэндээ өнөөгийн хүн төрөлхтний амьдаад байгаа хуурай газар маань 3 нь болохоор 3 галвар. Галан галуу, усан галуу Галан галуу газар тийм. Тэгвэл далайраас гондваны тавцан гарч ирчээд дараа нь дахиад нөгөө гарч ирсэн гондваны тавцан маань дэлхийн геологийн хөгжил рүү задраад Африк болж ирээд Өмнөд Америк болж ороод одоогийн энтхэг болж ороод ингээд болчихгүй юу. Тэгэхээр энэ төр юм ихээр одоо сайн ингээд ерөнхийдөө өнөөдрийн 5-6 далай гэдэг байгаа маань иймэрхүү процессыг үүссэн гэдээ харах болчихно гэсэн үг. За тэнгуут нь их сайн анзаарах юм бол сайн нэг уул гэдэг ойлголт орж ирж байгаа үз. Уул. Өөрөөр анх алтай нуруу, аль бэрний нуруу өргөгдлөө шүү дээ. Тэгэхээр энэ дээр телевиз үзэж байгаа монголчууд их сайн энийг ойлгож авах хэрэгтэй. Уул гэдэг бол энэ дэлхийд дээр үж байгаа уулын бүтэц гэдэг бол ерөөсөө ус хуваарлах байгууламж.
хүн төрлөختөнд унд хоолны усыг хуваарлаж байгаа нас усны станцууд байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө дандаа ус уух яс гэж яагаад ярьдیں гэхээр хамгийн өндөр алтан нуранаас нь хамгийн ихний хүн төрлөختөнд усыг өгч байгаа крантыг захирч суудаг хүмүүс нь бид нар учраас эзэн юмаа мэдэж эргэн усаа шахна гэдэг нь энэ үг байхгүй юу? Бид нар өгөгч юм байна. Бид нар өгөгч. Өөрөлдвөл тий. Тэгэхээр ингэсэн үг. Одоо алтан нуранаас ингээд нөгөө энэ дэлхийн уулын бүтцээр дамжаад тий далайн эрэг намхан далайн эрэг очлоо, Атлантын далайн эрэг очлоо. Гэхэд яг энгийн ойлголтоор болох юм бол туулгалын цэвэр ус гүнээс нэг цэвэр сайхан ус гараад энэ бүх нэгдүгээр хоол, ардугаар хоол айлуудаар дамжиж баахан дамжих ёстой. Насаасуудаа шахуулж явж явсаар байгаа хамгийн сүүлд нь орбитед нэг цэвэрлэх байгууламжид очдог штэ. Яг тэрэн шиг алтан нурны оройноос хуваарлагдсан ус маань явсараа далаад ирэхэд далаа нь бол яг Улаанбаатарын орбитийн цэвэрлэх байгууламж байхгүй да. Яг тэрнтэй адилхан далаа чи өөрөө нөгөө энэ алтанаас гарсан ус очоод бохирдсон ус очоод далаадаа цэвэрлэгдээд буцаад доогуура өөх нас ус шиг ингээд экологоор шахагдчихж байгаа ууллага хуваарлах байгууламжлага. Магадгүй зарим нь бол уус шаад А биш хоёр нь зоохгүй. Нөгөө тодорхой нөгөө хамгийн гоё хийн хэлбэр шилжиж тодорхой усаа шилжээд буцаад дээр очиж их цэвэршил ууж ирдэг нь хурын ус. Тэгэхээр монголчууд ягаад нэгдүгээр хүйн нутаг гэдэг. Хоёрдугаар бүх дэлхийн цэвэр усны дээд доод хүйс бол алтан нуруу гэж ярьдаг учраас энэ багхгүй юу. Дээшээ хур болж очоод мөш дээшээ агаарт уур одоо юу гэдэг тий манан хийн төлөв байдалд очиод буцаж бууж ирсэн тундас маягаар бууж ирсэн ч юм бол дээд хүйсний ундаг. Далайн устаас цэвэрлэгдээд далайн яруулч одоо яг нь ус цэвэрлэдэг байгууламж чи баахан нүүрс мүрсгээд яг энэ далайн зарчмаар ус цэвэршүүлэх энэ төхөөрөмжийг чи хийсэн байдаг шүү дээ. Яг адилхан байхгүй нүүрсний үедээ юуны үедээ тэгээд бүх бохрын одоо бидний нэг сүүлийн үед нэг биологийн 98% цэвэрлэгээ гэж ярьдаг чи угаасаа амьд байгалийн далайн цэвэрлэгээ байхгүй та. Тэгээ очсон хоёр ус маань нийлээд дахиад нөгөө уулынхаа тогтолцоогоор хүн төрөлхтөнд хуваарлагдаж байгаа байхгүй юу? Хамгийн анхны тэр дусал ус шиг тэр цав цагаан ямар ч бохирдоогүй ус шиг тийм сэтгэлгээгээр тэр усыг хайрлаж чаддаг мөн үү? Тийм сэтгэлгээтэй байдаг хүмүүсийн чинь мөнх тэнгэртэн гэдэг байхгүй та. Тиймээс нөгөө хүүхчиг хуурагдаг гин цагаан антикс ойлголт биш байхгүй юу? Сургаалын анхны тий. Тэнгүүл дараагийн шатыг бодъё. Нөгөө цагаан гой тусал маань хөх болно. Хар болно. Тэгээс үүдтэй нэг одоо энэ нэг туулгал мал сүүлийн үед бол нэх муха бохор нэг хачин бодингартаа болчдөг. Энтгийн ган мөрийн ямар үлээ. Зүгээр нэг бидний хувьд бол баг тэр усыг харахаар бууж нэг бөөм баас урсж байгаа санагддаг штэ. Мөн үү? Тийм л байхгүй дээ яах. Тэгэхээр өөрөөр яг энэ өрнөөс бас тийм л юм билээ. Тэг яг энэ усаа дагсан сэтгэлгээнүүд байхгүй да. Шин тэр бодингартаа тий ингэ явсаар байгаад хамгийн сүүлийн тий 9 8 7 6 5 4 3 гэд явах юм бол шин ган мөрөн ч юм бол хоёрт байгаа байхгүй яг далайн эргийн навлын хоёр дахь шатны гямла улсаас их авсан болоод тийм болингортой байх тий. Гэхдээ энэ чи нөө эндээс хуваарлаж чи гямдаач юм бол одоо шинэ үгдийн нэг 5 ч юм уу 4 хавцаад явах. Тэр тусч байгаа нэг ширхэг цагаан тусал маань өөрөө эргээд энтгийн ганг мөрөн болоод тэр мүү тэр бум тэ хүмүүсийг тэжээж байгаа гэдгийг л ойлгохгүй байхгүй нөгөө ч. Өөрөөр нөгөө тэр бум ганг мөрний ирэг дээр байдаг хүмүүс маань бүгдээ тэр нэг бохор усанда тэр бумаар амьдаа сурцсан учраас дээр хурж ирээд энэ тэр бум амьдардаг ганг мөрний бий болгодог нэг тусал ус чи энэ шүү гэх тийм оюуны удамшлын сан байдаггүй байхгүй да. Тийм учраас нөгөө монголчууд 800 жилийн эдэг хүчтэй мөчлөгөөрөө ус уух ясыг сахиулдэ. Тэрний үеийн гэхээр энэ пирамидын 9 шатчиг ус маань өөрөө та нарт байгалийн ямар зүй тогтолцоолж очиж байгаа. Та нар энийг дагаагүйсээ болоод яаж байгаа юм гээд.